Нэгдүгээр нь одоо малчны соёл. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөг Дундгуй аймгийн Мандал говьхотод ажиллаж Тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөнд оролцлоо. Төрийн тэргуун үндэсний үйлдвэрлэлд дэмжин улмаар экспортлогч орон болох зорилт төвшүүлсэн цагаалт хүнсний хангамж зэрэг хөдөлгөөн өрнүүлж байгаа. Жишээ нь цагаалт хөтөлбөр нь малын гаралтай түүхийдийг үнцэнтэй болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, мал сүргийн ашиг шимийг бүрэн ашиглах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготойг хэлсэн үгэндээ тодтогсон. Мөн Тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөний үеэр ерөнхийлөгч жил бүрийн 1-р сарын 24-нийг Тэмээний өдөр болгож байгааг онцолсон юм а. Тэмээ халбарын өндөр ашиг шимтэй буянт мал өгөөд зөөлөн эм ноос, зогдор, өвдөгний эр ноосны чанар нь дэлхийд гайхагдж байгааг та бид бүгдээрээ мэдж байгаа. Өсвөр тэмээ игний ноос нь ямааны ногдуултаа дүүцгүүч чанартай хэмээн үнэлэгдэж дэлхийн зах зээлд тэмээний ноос бүтээгдэхүүн өндөр үнээр борлогдож байгааг бид бүхэн харж байгаа. Буянт мал сүргийнх ашиг шимийг бүрэн ашиглах зорилготой цагаан алт үндэсний хөдөлгөөн бас амжилттай хэрэгжиж байгааг та бүхэн бүгдээрээ харж байгаа. Энэ бол малчин та бүхэнд ач тусаа өгөх ийм хөтөлбөр хэрэгжиж байгаа юм аа. Тиймээс монголчууд бид өргөн удам тал нутгийнхаа экосистемийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон хос бүх тэмээний аж ахуйг тогтвортой хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, орчин цагийн тэмээний аж ахуй болгон шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг би өнөөдөр зориуд хэмжээнд хэлэх хүсэж байна. Адуушгүй тэмээг одоо их өндөр түвшинд бас монголчуудын өв соёл гэдэг утгаар нь Монгол Улсын ерөнхийлөгч бас энэ арга хэмжээг ивэл давж за тэгээ зохих шийдвэрийг гаргахаар бид нар үндэсний хэмжээнд энэ тэмээний өдөртөө болно гэдэг нь өөрөө манай энэ одоо дэлхийд ховорсон амьтныг түүх өв соёлоороо дамжуулж дэлхийд сурчлах за үүнтэй холбоотой өнөөдөр бол их маш чухал арга хэмжээний өвлийн аялал жуулчлалыг ганцхан гадаад хүмүүс биш дотоодынхаа жуулчдаар ч гэсэн зориулсан маш сайхан арга хэмжээнүүдийг маш богино хэмжээнд хийдгээ бид нар мэдсэн. Тэгэхээр энийг үндэсний хэмжээний болгож тэмээний өв соёлыг уламжлуулах, тэмээ бол өөрөө бас хариулахад маш тийм хүнд хөдөлмөр шаарддаг, олон жилийн хөдөлмөр төлөв гэхэд их удаан төлөвлөдөг тийм ээ. Тэгэхээр ингээд манай нутгийн тал хэсэгт нь одоо тэмээтэй аймагуд байгаа. Тэгэхээр энэ тэмээчдэд за тэмээтэй аймагуудад энэ одоо үнэхээр гайхамшигтай сайхан мэдээ. Энүүгээрээ дамжуулаад бид нар олон улсад ч гэсэн Монгол улсаас сурчлах, ондоочлоо харуулах за ийм боломж бүрдэж байгаагаараа их онцлог байгаа. 20 жилийн өмнө манай улс 254 мянган тэмээтэй байсан. Одоо тоотлогоо 2 дахин өсөж 501 мянгад хүрсэн. Тэмээчид тэмээнийхэн үйлдвэр ухсааг сайжруулах чиглэлд голлон анхаарч байгаа гэдгийг хэлж байсан юм. Монгол тэмээ хэмээн олон улсад нэрлэгдэх хос бүгд тэмээгээ эртдээр үеэс дээдлэн үлгэр домог дуу шүлгтэй алдаршуулан өгчүүлсэн нь монголчуудын ондоошил багархалт өв дэлхийд 2 сая гаруй хос бүгд тэмээ байдгийн 500 мянга буюу 4-ний 1 нь манай улсад байдаг. Улсын хэмжээнд 19 тэмээчин хөдөлмөрийн баатар цол хүртсэн байдаг юм. Тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөний үеэр зарим тэмээчдэд ерөнхийлөгчийн зарилгаар төрийн одон медаль гардуулсан юм а. За би 1959 оноос эхлээд өнөө хүртэл малж байна. Энэ хугацаанд бүгд энэ тэмээгээд холож малсан. За тэмээн сүргийн тоотлогоо хэд хүрчээ? Тэмээн сүргийн тоотлогыг одоо ер нь сайн тодорхой хэлж чадахгүй. Зөвхөн бойжуулсан төлн хэтэл 2000 гарсан байна лээ. Тэгэхээр лавл миний гараар өссөн мал 2000 гарангаар л нэмэгдсэн л нэл үнэн бай таарна. Тэмээнээс ч одоо гарч байгаа юмд одоо малынх нь өөрийн үс ноос ч одоо улс их орон ч одоо гадаадын оронд ч гэсэн одоо түүхэд нийлж одоо баялгаа үйлдвэрлэж байна. Мөн бяд бүгдэд бол амьдралаа дэвшлүүл сайжруулж одоо амьдралын сайн сайхныг болоход байж байна. Эмнэг тэмээгээ өөрөө сургаж унаад ачаалгандаа хэрэглээд ингээд тэмээгээ хариулдаг, тэмээгээ ачаад нүүдэг суудаг, ус цасан авдаг ингээд ер нь эдлэгээний хувьд бол одоо гайхалтай сайхан одоо нэг том техник шүү дээ. Тэмээ гэдэг чинь ер нь тэгээд тэр аяараа одоо ер нь таваардаг техник. Би одоо 66 нас хүрч байна. 55 жил үндсэндээ малдаж байна да. Өвлжил сайхан байна уу? Энэ жил өвлжил сайхан байгаа. Цас зудмууд багтаа өвс ногоо сайтай сайхан өвлүүлж байна уу. Одоо 500 гаруй тэмээ байгаа. Одоо тэгээд 500 гаруй тэмээг
өөрийнхөө хүү би өөрөө 5 бандтай хон. Тэгээд 2 хүүгийн малчин болгож үе залгамжлсан тэмээчин болгосон. Нэг нь аймгийн сайн малчин, нэг нь аймгийн тэмээний алдарт аж гэдэг цолыг хүртсэн ийм залуучууд байгаа. Залуучуудаараа бас бахархаж байна. Тэмээчдийн зөвлөгөөнөөр тэмээ соёлыг хадгалах, хамгаалах бодлого үйл ажиллагаа, урамсгалын өөрчлөлт, сүлжилтийн нөлөө бодлого арга хэмжээ, соёлын өвийг хамгаалах бодлого ба тэмээний соёл, дэлхийд ховордсон Монгол тэмээ түүний үнэлэмжийг дээшлүүлэх сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Мөн тэмээний ахуй амьдрал, уламжлалт мэдлэг онцлогийг олон нийтэд зурчлах, өвлөө уламжлагчдын тусгай үзэгсэлэн, тэмээний сүү цагаан эдэ, носон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Түүнчлэн тэмээчдийн арга туршлага бүтээгдэхүүний хэрэглээг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд гол анхаарлыг хандуулсан юм. Энэ манай улс тэмээ энэ олон сая мал байхад тэмээ сая хүрэхгүй дөнгө 500-200 мянга байгаа нь бол маш чамлалтай байгаа юм. Болж игэл ядахтаа сая тэмээтэй болчоор болчвол их сайхан байна. Тэ бэлчээрийн дааз юу хомсдолтой болсон, цөлжилт их явагдсан байгаа нь бол их хэцүү байдаг. Тэмээ бол говь талдаа элсэрхэг тийм газар их зохимжтой байдаг шүү дээ. Тэгэхээр элстэй газарч байсан юу хурвараа сайн ороод говь юу сайн гарч байвалж тэмээ бол болно л да. Цаашид тэмээний ашиг шимийг сайжруулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэгт тэмээчдийн үүрэг оролцоо, төрөх хувийн хвшил, малчдын хамтын ажиллагаа чухал байгааг төрийн тэргүүн онцолсон юм а. Баяр наадмаа хийж байгаа энэ баярын өдөр би